Хаягдсан байшин. Манай аавын талын өвөө эмээд маш том хуучны модон байшин байдаг юм. Ихэнх хэсэгтээ тэд засвар хийсэн ч хэдэн жижиг тасалгаа байшиндаа засвар огт хийгээгүй байв. Тэдгээр жижиг тасалгаанууд хизэж нурчхаж магадгүй тул эмээ минь биднийг тийш орохыг зөвшөөрдөггүй юм. Энэ явдал намайг 4-р ангид байхад болсон өхөксдийн баяраар тохиолдсон юм. Манай өвөө эмээ айлын том байсан учраас бүхэл хамаатнууд маань манайд ирлээ. Би үеэлүүдээс хамгийн том нь байсан тул иймэрхүү үед тэднийг хардаг байв. Үдээс хойш ламтан уншлагаа дуусгаад явхад бид бүгд бүх гүйдэг хаалгааны байшинг нэг том өрөө болгож байгаад хамтдаа хооллож эхлэв. Хоолны дараа томчууд жаал ууд суух болсон тул би үеэлүүдээ аваад өөрөөрөө тоглохоор орлоо. Оройн 8 цаг нэлээд өнгөрч байхад бид олсон гарч идэнгээ унтрааж асан тоглож байх зур надад ямар нэг адал явдлын ирэлт гарах хүсэл төрлөө. Энэ хүсэл минь намайг өнөөх хаягдсан байшингуудын зүг татаж байв. Миний сандлыг бусад үеэлүүд минь зөвшөөрсөн учраас би аав хаягдсан хэсэг рүү явхаа хэлэхэд аав минь халанцуу байсан учраас зөвшөөрөв. Харин имээд юу ч хэлээгүй явсан юм. Би хамгийн урд гарч идэнгээ байран охин дүүгээ хөтлсөөр явлаа. Эхлээд барууны стилтэй хэсгийг өнгөрлөө. Дараа нь шүтээний өрөө өнгөрөхөд хаягдсан байшингийн шилэн хаалга гэрэлт гялбан харагдаж эхлэв. Би шилэн хаалгыг онгойлгон харвал хуучин татамигийн нэвширсэн үнэр хамар цоргон үнэртэж эхэллээ. Чийдэнгээ цааш тусган харвал модон коридорын үзүүрт хаалттай модон хаалга харагдав. Би тэр хаалганы цаана юу байгааг мэдмээр санагдаж цааш явах гэхэд үеэлүүд маань айж цааш явахгүй гэцгээж эхэллээ. Үнэн дээр би ч гэсэн айж байсан ч тэдний хамгийн том учир лаг харагдахыг хичээж ганцаараа цааш явж модон хаалгыг онгойлгож үзэхэр болов. Зам сайн гэрэлтүүлэхийг сануулад би гарч идэнгээ үеэлдээ өгөн цааш алхлаа. Модон шал тоосон дарагдан хуучирч мууцсан байх бөгөөд алхах бүрт чахран дуугарна. Би хажуу талын ханыг төвшин алхасаар өнөх хаалганы урд туулж ирэн ард үлдсэн үеэлүүд рүүгээ хараад харж байна уу? Зүгээр л байх шүү дээ. Одоо би хаалгыг онгойлголоо гэд хаалгыг татвал онгойсонгүй. Хаалгыг хүчтэй түлхэхэд хаалга онгойн би урагш унаж орхилоо. Намайг өнөө үгүй юу? Өнөөх өрөөний хаан нэгтгээс муур мяавлах чимээ гарлаа. Миний ч өнгөлцөг хагарангаа алдаж бушуухан өөдрөг буцан мөлхөж эхэллээ. Арай ч юу гэж хөл дээрээ бусан харвал манай үеэлүүд намайг орхиод зүхтаажээ. Би хар ордороо гүйсээр томчуудын байсан өрөөнд хурч очивол манай үеэлүүд аль хэдийн дуудуугаа авуулсан уйлцгааж байлаа. Аав өөрөө тийшээ явахыг зөвшөөрсөн ч ихэд уурлан намайг загнаж билээ. Би юу ч хараагүй ч харин үеэлүүд маань ямар нэг мангас харсан гэцгээж байв. Маргааш нь манай хамаатнууд гэрэлүүгээ явсны дараа би охин дүүгээсээ яг юу харсныг нь асуувал хаалга онгойхот муурын явлах биш нэг тийм сонин чимээ сонсогдсон бөгөөд ямар нэг хүнд үрстэй зүйл зогсож байхыг харсан. Тэгэд л тэд зүхтаажээ. Хэд хоногийн дараа би үеэлээс юу харсанг нь асуувал тэр улаануудтай нохоо болон року би буюу урт хүзүүтэй чөтгөр хүзүүгээ сонгон байх нь харагдчих. Тэдний харсан зүйлс бүгд өөр өөр байсан учраас би хэн нь үнэн яриад байгааг ойлгохоо болсон юм. Энэ явдал өхөксдийн баяраар тохиолдсон учраас магадгүй манай аль нэг өвөгдөөд ирсэн байх гэж бодоод орхих гэсэн ч тэр муурны муухай дуу санаанаас минь огт гарахгүй байв. Хэсэг хугацааны дараа эмээ минь надад сонин түүх ярьж өгсөн юм. Энэ явдал өвөөг минь ахлах сургууль байхад тохиолджээ. Шинэ жил болох гэж байсан тул тэд өнөөх хуучин байрыг цэвэрлэхээр боловч тэгтэл өнөөх миний ордог өрөөнөөс муур мяавлах нь модон шалан дороо сонсогдож.
Шалны модыг аван үзвэл 2 муур байсан ба нэг нь аль хэдийн өвгчээ. Тэд муурнуудыг гаргаад байшингийн суурьнд байх онгорхой хэсгүүдийг дахиж амтан орохоргүй болтол нь хааж. Тэгсэн ч муурнууд яаж ийгээд орж ирээд байсан учраас шалны модыг аван цементээр цутгаж орхиж. Тэгсэн ч тэндээс муур мявлах сонсогцор байсан гэсэн. Магадгүй миний сонссон муур мявлах чимээ өнөөх анх өгсөн байсан муурны сүнс байсан бөгөөд харин үеэлд маань харсан нь манай аль нэг өвгдээсэн сүнсч байж мэдэх юм. Хэн мэдэх вэ? Би ахиж тэр өрөө рүү ороогүй бөгөөд хэрв ахиж орох юм бол заавал зураг дарна. Хөдөөний үйл мэдэгдэх зан үйл. Доор өгүүлэх түүхийг би хөдөө гэртээ очихдоо сонссон юм. Манай толгонд нас барсан хүний газрыг эргээд буцахдаа толгой гэр бүлийн хүүхэд дэнлүү байран буцдаг сонинжихтэй зан үйл байдаг юм. Энэ магадгүй энгийн мэд сонсогдож байгаа ч тодорхой дүрм журамтай. Нэгт чи дэнлүүг унтрааж болохгүй. Хэрв дэнлүүг унтраавал тэр дээрээ буцаан асах. Хоёрдугаарт чи юу ч болж байсан зугтаж болохгүй. Гуравт насар хамгийн бага гишүүн дэнлүүг барих ёстой. Хэрв дэнлүүг барьж чадах насанд хүрээгүй бол дэнлүүг барьж чадах дараагийн хүүхдэд өгнө. Дөрөвдүгээрт юу ч болж байсан шүтэн рүү эргэж харж болохгүй зэрэг байдаг. Уг шүтэн нь толгой гэр бүлийн гэртээ шууд холбогдсон замтай бөгөөд эргэн тойрон бүхэлдээ будааны талбайгаар хүрээлэгдсэн бөгөөд ганцхан шүтэнийг тойрон шигүү мод ургасан байх нь хүн зориудаар зарсан мэт харагддаг юм. Би хүүхэд байхдаа нэг удаа дэнлүүг барьж байсан бөгөөд эцэг их маань өнөөх дөрвөн дүрмийг заавал сахихыг сануулсаар байлаа. Учир нь юу вэ гэвэл уг дэнлүүний гэрэл бурхан болсон үг дээдсэн сүнсийг гэрт хүргэх ёстой байв. Би ямар сони юм бэ гэж бодож байсан ч өөрийнхөө үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн юм. Ээж маань миний нүд чихийг гэр хүртлээр тарж байсныг би сайн сандаг. Яг л тоглоом тоглоод байгаа юм шиг санагдаж билээ. Гэрт ирсний дараа би дэнлүүний галыг гэрийн шүтэнд хийснээр уг зан үйл дууссан юм. Би уг зан үйлийг нэг тоодоггүй байсан ч энэ удаа гэртээ ирэхдээ ямар учиртайг мэдмээр санагдаж эмээгээсээ асуулаа. Эмээ минь ч дуртаяа надад тайлбарлаж өгсөн юм. Гэхдээ гол учир нь тийм сайхан байгаагүй. Нэгдүгээр дүрмийн учир нь гэвэл хэрв дэнлүү унтруул өвөг дээдсэн сүнс бидний дагаж чадахгүй болох учир. Хоёрт зүхтааж болохгүй учир нь хэрвээ зүхтаах юм бол тэр зүйл чамайг амархан таньж чадах учир. Гуравт тэр хамгийн жаахныг нь онилдог учир дэнлүүг хамгийн бага нь барьж авдаг. Дэнлүүг барьж байгаа нэгэн өвөг дээдсийн хамгаалалтанд ордог. Дөрөвдүгээрт хэрвээ гол шүтэнийг харвал өвөг дээдсэн сүнс чамайг хамгаалж чадахгүй болох учир байлаа. Эмээ минь тэр гэж хэлж байх нь миний анхаарлыг ихэд татав. Би өнөөх тэр гэдэг зүйлийн талаар асуухад тэр зүйл гол шүтэн дотор байдаг юм. Тэр зүйл сарамгсан шиг харагддаг ч их урт хөлтэй. Жирийн үе 50 дүлгэн байдаг ч үхэгсдийн баяраар ихэд огширдог гэв. Тэр зүйл нэртэй ч нэрийг нь хэлхийг цээрэлдэг учраас надад огт хэлсэнгүй. Бас уг учир шалтгааны талаар хүүхдүүдэд ярьдаггүй нь магадгүй тэд айсандаа түүнийг харчихгүй гэсэн үүднээс байжээ. Үргэлжлүүлэн эмээ минь уг зан үйл бүтлгүүтж байсныг ярьлаа. Хэрвээ уг зан үйл бүтлгүүтвэл дэнлүү баригч дараагийн үхэгсдийн баярын үеэр амиа алдах эсвэл осолд орох зэрэг үр дагавартай гэв. Эмээ минь чи хээг санаж байна уу? Тэр өнөөх зүйлд алуулсан юм. Гэхэд би золтой л ухаан алдчихсангүй. Өнгөрсөн жилийн шинэ жилд өгөж байхад миний үеэл хээ зам тээврийн ослоор амиа алдсан юм. Бид хүүхэд байхдаа хамтдаа их тоглодог байлаа. Эмээгийн хэлснээр хээ шулуун замаар машинтай явж байгаад гинэд өрүүлээ огцом дарж гол руу машинтайгаа унаж амиа алджээ. Би өргөжлүүлэн асуув. Тэгээд хээ өнгөрсөн жил дэнлүү барьсан юм уу? Гэхэд
Үгүй дээ, өнгөрсөн жил Үү чан дэнлэг барьсан. Гэхдээ тэр ч бас өнөөх зүйлийг харсан гэв. Бид түүнийг сүм даваачиж ариусгах зан үйл хийсэн ч нэмэр болоогүй гэв. Би дэнлэг барьж байхдаа үнэхээр юу ч бодоогүй байсан ч одоо бодох нь энэ зан үйл үнэхээр аимшигтай байв. Би энэ жилийн зан үйл аль хэдийн дууссаны дараа ирсэн болохоор үнэндээ юу ч хийж чадлагүй, зүгээр л өөд болоочдынхоо газрыг эргээд бутсан юм. Дараа жил би заавал уг зан үйлд оролцож юу болж байгааг сайтар харъя гэж шийдсэн юм. Хоёр давхрын шүүгээ. Би сүнс чөтгөрт итгэдэг гэж ганц тохиолдсон явдлаа хуваалцгаар шийдлээ. Би 20-тай байсан үе юм да. Эмээ минь хөгшөрч зүнж эхэлсэн ба илдвхийн юм харж эсвэл утсаар хэн нэгэнтэй ярьж байгаа мэд үйлдэл гаргах болсон учраас би түүнийг эмнэлэгт үзүүлэхэд тэр Альцгеймер туссан байв. Өвчнөө хөндөрч эхлэхдээ зэрэгцэн эмээ минь хоёр давхарт хэн нэгэн байгаа талаар ярих болсон юм. Би юмыг яаж мэдэх вэ гэд хэдэн удаа шалгаж үзсэн ч үнэхээр хинч байгаагүй учраас эмээгийн энэ яриаг огт сонсоогүй мэд байх боллоо. Өмнөөс удалгүй эмээ минь хэвтэрт орж эмнэлэгт твцсэн юм. Эмнэлэгт твцснээс хойш 2-7 хоногийн дараа 84 наснда эмээ минь нас барлаа. Эмээ нас барснаас яг 1 жилийн дараа 8 сарын 15-нд уг үйл явдал болсон юм. Үхэгсдийн баяр болж байлаа. Би нэг давхартаа цэвэрлэгээ хийж байхад дээд давхрын өрөөнөөс ямар нэгэн зүйл өчгнөх чимээ гарав. Би огт тоогоогүй ч өнөөх чимээ улам чангарч эхэллээ. Би ээж дээд давхарт цэвэрлэгээ хийж байгаа юм бах та гэж бодсон ч ээж гэрийн гадаа хөршин эгчтэй ярилцаж байх нь цонхоор харагдав. Би хэн тэгээд дээд давхарт юм хийгээд байгаа юм бол гэж гайхсан ч магадгүй эгч минь ирсэн байх боломжтой учраас очиж халахаар явлаа. Шатаар дээшлэж байхад ч өнөөх чимээ гарсаар байв. Дээд давхарт гарахтаа зэрэгцэн өнөөх чимээ ор мөргүй алга болчихов. Игчээ та байна уу гэж асуухад хариу юм байсангүй. Гэтэл гинэтгэн хоёр давхрын жижиг шүүгээ төвчгнөн хөдлөлөө. Би игч шүүгэн дотор орчихсон юм байх та гэж бодоод шүүгээг онгойлгоход харсан зүйл минь хизээч мартагдахгүйгээр ой тоонд минь суусан юм. Шүүгээг онгойлгоход жаахан хүүхдийн энийг чимээ тачигнан сонсогдлоо. Тэн дотор 4 юм уу 5 настай гэмээр 3 хүүхэд ямар нэг зүйлийг амаа олохгүй идэж байв. Нэг нь таймал богино үстэй охин, нөгөө хоёр нь халзан толгойтой эрэгтэй хүүхэд байлаа. Тэр гурав маш бохир, маш муухан үнэртэй байв. Би харсан зүйлдээ чочин хоош унахад тэр гурав над руу харан аимшигтайгаар ярзан инээлээ. Миний дараагийн санаж байгаа зүйл нь би ээж рүүгээ харахур дараагүйж байсан. Юу ч үгүй цайсан царай болон хөл нүцгэн байгааг минь харсан ээж намайг тайвшруулан дотгош орон шалгахаар болов. Би айж шоконд орсон байсан тул хөдөлж чадлуугээ дойлсон ээжиг эргэж ирэхийг хүлээлээ. Ээж очиж халаахад шүүгэнд юуж байгаагүй бөгөөд зүгээр л илжирсэн байна гэхээс өөр юм хэлээгүй. Одоо эмээгийн байшин байхгүй бөгөөд хэд хуучирч мууцсан учир би байшин буулгасан. Магадгүй миний харсан хүүхдүүд энэ үед амиа алдсан байх гэж би боддогч хэн мэдэх вэ? Харин уг үйл явдлаас хойш би шүүгээ онгойлгохоос айдаг болсон. Комбинет ганцаараа шөнийн ээлжинд гарсан. Энэ явдал Үхэгсдийн баярын дараахан намайг шөнийн ээлжинд гарч байхад тохиолдсон юм. Би хөргөгч тавир зэргийг цэвэрлэж зарим нэг зүйлсийг агуулгаас гаргах. Мөн зарим нэг барааг интернетээр захиалах гэх мэт ажлаа хийж байхад дэлгүүрийн хонх, дуугаран, автомат хаалга онгох чимээ сонсогдлоо. Би шууд касс руу гүйн очиж "Тавтай морил" гэж хэлээд эргэн тойрны харуул хинч байсангүй.
Энэ үед шөнийн 2 цаг болж байв. Ийм зүйл зуны үед их тохиолддог бөгөөд ихэвчлэн шавж зэргээс болж хаалга онгоох тохиолдол байдаг тул би нэх тоосонгүй. Бараг хүн орж ирэхгүй болсон тул буцан хөрөгч рүү орж шар айргийн тавиурыг ардаас нь дүүргэж эхэллээ. Бараг 20 минут орчим болсон байх. Заримдаа хаалганы тохиолдол хүн орж ирсэн ч дуугардаггүй тул би тавиурын завсраар дэлгүүрийн зал руу харахад тавиурын цаа нэгнээр Asahi Super Dry гэх шар айраг руу цоо ширтэж байх нь харагдлаа. Тэр үнэхээр ядарч туйлдсан ухаанц царайтай харагдаж байлаа. Тэгтэл тэр над руу харахад би баг зэрэгж очин битгийл надад уурлаасаа гэж бодсоор хөрөгчнөөс тавтай морилно уу гэсээр гартал тэнд хинч байсангүй. Би дэлгүүр доторхыг нэгэнгүй шалгасан ч хинч байсангүй. Би их гайхсан ч буцаад л юмаа ээж байхад ахин хонх дугуурлаа. Очиж үзвэл бас л хинч байсангүй. Би бодохдоо касны ард хүн байхгүй байсан болохоор тэр дороо буцаад явчихсан байх гэж бодсоор өглөө болов. Магадгүй хэн нэгний сүнс зуртаа шар айргаа авахаар ирсэн байх гэж бодоод л өнгөрсөн. Би одоо ч энэ дэлгүүртээ ажиллаж байгаа бөгөөд үе хонх өөрөө дуугарах, хаалга өөрөө онгоох зэрэг үзэгдэл болсоор л байгаа. Инээд болон хөлийн чимээ. Би ямар нэг зүм бэлэг гих зүйлгүй байдаг л нэг энгийн хүн. Гэхдээ надад сүнс үдэртэй холбоотой ганц явдал тохиолдсон нь хүргүй. Энэ зүйл намайг 10 дугаар ангид байхад болсон юм. Миний өрөө буланд зам руу харсан цонхтой байлаа. Миний цонхоор алхаж байгаа хүмүүс ямар ч асуудалгүй харагддаг байв. Улирлын шалгалт эхлэх төгссөн байсан ба би шөнө шалгалтандаа бэлдэж байгаад цагаа харвал шөнийн 2 цаг өнгөрч байв. Би жорондоо орох гэтэл цонхны цаана хөлийн чимээ болон хэн нэгний тачигт л инех чимээ сонсогдож эхэллээ. Инех чимээ хүүхдийн гэмээр сонсогдов. Эхлээд би бодохдоо нэг гэр бүлэл гадуур явж байгаа харих замдаа инэлж байгаа бах гэж бодсон ч зөвхөн тэр хүүхдийн гэмээр инээд үргэлжилсээр байсан нь чихтэй санагдаж эхэлв. Хүүхдэд чимээгүй бай гэд хэлчихэж болдоггүй юм бах та гэж бодоод гэрлийн унтраан шууд л орондоо орлоо. Гэтэл өнөөх инээд болсонгүй. Улам цонх руу ойртож эхлэв. Хөлийн чимээ ойртсаа цонхны урд тулаад ирэв. Би дуурч чадахгүй болж өрөө минь жигтэй гэмээр намган болов. Өнөөх инех зүйл цонхны завсраар намайг цоо ширтэх мэдрэгдэхэд би босоод цонхоо хаах гэсэн ч бие минь огт хөдөлсөнгүй. Нэг мэдхнээ би нам унтчихсан өглөө болсон байв. Би шууд л орноосоо өгөл харин босож ээжэд юу болсноо хэлвэл ээж намайг ядаргаанд орж хин юм харлаа гэж загнаад огт итгэсэнгүй. Үүнээс хойш надад үл мэдэгдэх supernatural зүйлс огт тохиолдоогүй. Маажих чимээ. Би гал тоогоо цогтой байх нэг өрөө байр төрсөлдөг байсан юм. Миний өрөө 2 давхрын хамгийн бууланд байх бөгөөд үе хажуу өрөөнөөс ханыг хумсараа маажих чимээ сонсогддог байв. Хажуу өрөөнд тухайн үед хинч байдаггүй байсан ба би ямар нэг амтан үргэлсэн байх гэж бодоод огт тоодоггүй байв. Нэг өдөр найз охин маань манад ирж хонох боллоо. Бидний шөнө хамтдаа хөвдөж байхад өнөөх чимээ гарч ирлээ. Би ч найз охиндоо энэ чимээний талаар тайлбарлаж сайн сонсохыг хүсэн хамтдаа хан руу ойртвол найз охин маань тэр дайрвыг дэлгүүр хамт явахыг хүслээ. Бидний дэлгүүрт ирэхэд би сая л найз охиныхоо царайг сайн харж чадав. Тэр хувхаа цайсан байв. Манай найз охин хэлэхдээ надад л ганцхан чимээ сонсогдож байгаа бөгөөд өөрт нь болохоор тэр чимээг юу гаргаад байгаа нь харагдсан гэсэн. Тэр ханнаас нэг ялзарч харалсан хар гарч ирэн хан майжж байхыг харж.
Бас их эвгүй муухан уншиж байсныг ч хэлв. Харин надад чимээнээс өөр юу ч мэдрэгдээгүй нь сонив. Удаачгүй би тэндээс нүүсэндээ.